Найзуудаа одоо ингэн одоо хэдүүл ерөнхийдөө нэг гал асуудал руу орсон шүү. За одоо жоо зөвсөлтөг тал руу орж шүү. За тэр юу вэ гэхлээр за Монгол улсын иргэн Базар үрийн Бадамцэг одоо сууж байгаа. За Бадамцэг одоо маш богино хугацаанд яг хүүхд чи яг юу тохиолцох маш богино хугацаанд ярина. Хэлнэ. Тэнгүүд энэ 5 гарц гаргалгааг одоо өөртөө зүгээс хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ 5-ыг эмч гэж харна уу, менежер гэж харна уу хамаагүй зүгээр л энэ 5 яг өөртөө яг ирсэн одоо яг тэр салбараасаа ингээд өөр чинь нэг тийм чиглүүлэх юм уу санаа хэлхий. За тэгэхээр Бадамцэг эхлэе. Би бол 21 оны 9 сарын 5-нд охиноо охинтой болсон. За би бол одоо яг коронагийн сүүл үе байсан. Эмнэлгээс коронавирус. Миний хүүхэд бол тийм гажигтай хүүхэд байгаагүй. Би хүндрээгүй зүгээр коронавигоос болоод амьсгаа давхцаад ахтал хийсвэр хаалгаараа миний хүүхэд авсан. Хүүхэд гарсан хүүхдийн толгойг одоо юу гэдгийг одоо ингээд бүхэл дараагийн шинжилгээг үзсэн хүүхд ирүүлсэн. Би коронагийн эмнэлэгдээ хоногийн дараа шилжсэн. Тэгтэл буцаад ирэхэд хүүхдийг гатгалгаатай л гэж хэлээдсэн. Төрсөн эмнэлэгтээ сар байсан. Хүүхд маань ганцаараа төрх эмнэлгийнхаа нэран тасагт нь эхнэл гисэн нээстүү шилжүүлэхдээ гатгаа гэж шилжүүлсэн. Хүүхдийн маань онш тавигдаагүй. Гатгаатай юм байна гэсэн. Нэг л өдөр дахиад тархины зулаа явах харна гэсэн. Тарих өгчөж гин гэж хэлсэн. Яг тэрнээс эхлээл би гадаад улсууд руу бичгнүүдийг явуулж гисэн. Миний хүүхд яг явнаас болсон бэ. Хоёр дэгчээр тарих үхээд байна гэдгийг хэлээд байхад нь бидний визний асуудлаас болоо бид нар Солонгос явж чадаагүй, Америк явж чадаагүй гэсэн. Тэгээ хүүхдээ би 8 настайд нь 8 сартайд нь өөрөө онгоц тоноглоод ниссэн. Монгол улс нисгэж болохгүй гэсэн. Өнөөдөр миний хүүхд 3 нас 4 сар хүрсэн. Миний хүүхдээ саажилт байхгүй. Зөвхөн одоо 5 юм ууж. Тэр нь Монгол улсад 3 юм байна. 2 юм байхгүй. Би өнөөдөр татвар төлөгч байсан уу байсан. Эрүүл мэндийн даатгал төлжөөсөн үү төлжөөсөн. Ерөөсө тусламжаа авч чаддаггүй. Би энэ юугаар юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та нар бол ингээд юу гэдэг юм бид нар бүгдээрээ адилаар ирсэн хамгаална. Би ч ирсэн хамгаална тийм ээ. Очоод миний хүүхд ургийн гажиг байсан уу? Ургийн гажиг биш байсан. 2 дэгчээр гэсэн. Ямар нэгэн тохиолдолд би эмч байсан ч юм уу би юу хардаг байсан бол өнөөдөр хүүхдээ би гажиг тодорхойлж явах байсан. Өөрөө хүндэрж байгаа. Би итгэл эрүүл мэндийн салбарт итгэл тэрэмдэгтэй очсон. Үүргээ биелүүлээд үүргээ эрхээ хэдлээ сексээс мэд үүргээ биелүүлээ би бага насны хүүхд маань би нүвтгэд би тэр эмчлэх ёстой. Энд дэр хизээс тусламж дэмжлэг байдгүй. Бид нар зээл хууль байдгүй. Зөвхөн бид нар элэг нэгт монголчуудаа сайн хандив гууд гэдэг. Бүхэл хүн хандив гоохоор хандвын л болчдөг. Хандивч хүртэл хуультай байх ёстой. Иргэн хүний карманаас 100 төгрөг гарч байгаа. Бид нар хүний нутагт гачаад ам гараад авах уу? Эсвэл улс орныхоо эрүүл мэндийн салбарт бид нар итгээд эндээ эмчлүүлмээр байна. Боломж байхгүй. Манай хүүхд одоо хөлний хаалгаанд орчих, дүнгийн хаалгаанд. Энэ гимлээс авсан хаалгаа гэж байна. Шүрмсний хаалгаа. Ямар ч боломж авах. Би удаадараа одоо өчигдөрлөхэд ордон дотор би мөнх сайхан сайтаа уулзсан. Инквал сайдын үед манай хүүхд гарсан. Инквал сайд байсан. Инквал сайдыг би ерөнхий сайдын ажлын албатай явах. Яг хүүхдээ үр дээр навьж тавиад харуулсан. Энэ хүүхд аппетит нь өгсөн биш. Бүр тийм хүүхд биш байсан байна. Буруу гуурсын дотор хийгээд ийм болсон биш тэгээ би бичгийг бариад туучгана. Хэлэх үгүй. Ийм байхад бид нэр эрүүл мэндийн салбартаа ч юм уу даатгалын юундаа бид нэр итгэх юм уу? Төрөх явцад миний цусан дах сахарын хэмжээ жоох их байсан гэж байгаа. Тэрийг эдгээр өөрсдөө шинжилгээ аваад үзэх ёстой байсан. Ямар ч одоо юу гэдгийг ихийн хөвлөд энэ хүүхэд эрүүл байсан гэ энэ дэвтэр нь бичдэг. Би энийг аваа үлдсэн. Энийг хураалах ёстой. Би бол аваа үлдсэн. Энэ дээр нэг ч намайг одоо тийм байна, юм байна, эрсдэлтэй байна гэж юуч байгаагүй. Эрсдэлтэй байна гэсэн бол 5 сартаа гажигтай байна гэсэн бол би агуулгах хэмжээний сэтгэл зүйтэй. Монгол улсад эсвэл гажигтай хүүхдүүд төрүүлээд өнөөдөр 12 3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. 15 мянгатаа хүрсэн байна. Ингээд яах юм уу? Энэ дээр бодлого байх хэрэгтэй. Тэрээс бид нар өнөөдөр биш үү? Зүгээр л хинч өнөөдөр бижиг хүмүүсөө хинч өнөөдөр яг албан хамгаалаад ярьж чаднаа. Монгол улсын үнд капитал болсон хүүхд хүн өвчлөөд байна. Солонгос улсад бол 3 дугаар шатлын эмнэлэгдүүд зайлшгүй үнэ нь очдог. Энийг монголчуудаас соён гэгэрүүлэх ёстой. Манайхан яадгүйхээр зүрхний бундын эмчин сайн, зүрхний тэр эмчин сайн гэж дайрчдаг. Энэ бол буруу. Тэгвэл биднэрт мэдээлэл байдаггүй. Би Америкээс эмч авчирсан хүүхдээрээ. Солонгосоос эмч авчирж байгаад энэ хүүхдийг одоо онгоц тоноглоод 44-г тоноглоод нис гэсэн дээр бинэссэн. Тэгвэл манай мятын онгоц хүртэл 44-г тоноглож нисдэггүй. Манай үндэсний авиа онгоц. Корея арай нисдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр боломжгүй байна. Өнөөдөр бид нарт ингэ талцаж ярих биш. Энэ дээр гарц гаргалаа шийдэл хэрэгтэй. Тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй. За.
Бадам цэцгийн кейс дээр та бүхэн ямар одоо бодлогоор гэх юм уу зөвлөгөөгөр хангах вэ? Хэдүүлээс нэг тойроо сууж байгаа юм чинь бас нэг ямар юм. За. Гишүүнээс эхлэе. Эрүүл мэндийн салбар зогсолтгүй хөгжиж мэдлэг чадвараа эрүүл мэндийн салбарын бид дэвшлүүлж явах хэрэгтэй. За ковид тахал бол шинэ тохиол байсан. Тэгээд өөрөөрөө төрч чадалгүй бас ковид тахлын халдвартай кейсрөө төрсөн. Кейсрөө төрөх үеийн нэг сул тал нь дөнгөж төрж байгаа хүүхдийн уушгинд сурфактант гэдэг бодис нөөр байгалаар үүсдэг байхгүй. Тийм учраас хатгаа авах айгүй амархан байдаг. Аюултай. Тийм учраас бидний яриад байгаа зүйл болж л өгвөл хэрвээ эрүүл мэнд ямар нэг шалтгаан байхгүй бол ээжийг өөрөөр нь төрүүлэх юм бол тэр хүүхдийн уушгийг хамгаалж идэг том чухал зүйл физиологийн процесс гэв юу байгалийн өөрхөн процесс. За ер нь энэ нэгэнд бид эмчилж чадахгүй гэдэг өвчнүүдэд зарладаг шүү дээ монголч одоо зарлчихсан байж байна. Тэгээ үүнийгээ одоо даах гад сая хүүхдийн өвчлөлийг одоо гадаад эмчлүүлэх юм бол 50% даадаг боллоо. Насан туршидтыг 20% даадаг боллоо. Нэг баг зэрэг дэвшил тусгай сан гаргаад тусгай сангаас 10 тэрбум болгож бид нэмэгдүүлээд даатгалын газраас одоо даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн хүртэл байж байна. Бид бол хууль хийж байхдаа бас бодож ирсэн зүйл. Яагаад бид нар өөрснөө чадахгүй гэж зарлцсан хэрнээ тухайн тэр чаддаг эмнэлгүүдтэй даатгалын ерхий газар гэрээ хийгээд ямар нэгэн жуулчлагч байхгүй. Ямар нэгэн одоо нэмэлт төлбөргүйгээр явуулаад эмчилгээ хийгсний дараагаар нь даатгалаас нь тэр төлбөрийг барагдуулах энэ процесс яагаад хийж болохгүй. Би бол энэ хууль эрх зүйн талдаа бол одоо тийм хориотой цээртэй болохгүй байгаа зүйл байхгүй шаард байгаа. Жишээлбэл явах гээд анхны гарааны мөнгө төлөхөд болохгүй байхгүй гадаад очихлаа. Тэгээд баахан мөнгөнд би одоо бадамсчтай 21 он баха талбай дээр уулзж ирсэн санагдаж байна. Тэгээд яхад бид ерөөсөө л энэ өвчин зовлон байна гэж дандаа цаг хугацаа хэмжигдэх байхгүй. Цаг хугацаагаар. Одоо бушуугаа ир тэгвэл бид чадна ирэхгүй бол наачид ордно л гэж байгаа шүү дээ. Тэгээ нэгэн тийм цаг хугацаатай өрсөлдөж байгаа учраас бид энэ даатгалын сангаасаа нэхэмжлэг авахар гэрээ тэр том эмнэлгүүттэй 2 3 улстай гэрээ хичээл та. Тэр чинь бүр их сургуулийн том эмнэлгүүд байна шүү дээ. Тэгэл тэнд очиж гэрээ хийгэн тэнгууд виз нь за энэ хүний явуулах юм байна гэдээ манай эрүүл мэндийн яам дээр тусгай баг ажиллаад дорн шийдэл за бид эмчилж чадахгүй та яваа гээл нөгөө эмнэлэг шууд хүлээгээд авчдаг. Төлбөр тооцоог нь араас нь хийдэг. Нэг ийм л юм лөө бид хурдан шилжиж чадвал энэ том төвшил гарна шүү. За танаас ямар ус гарц гаргалгаа Бадам цэцгийн кейс дээр те хэлэх одоо зөвлөгчдийн өсвөл ингэчүүл яасан гэсэн. Энэс урган гарч байгаа бас те. Юу вэ? Би энэ дээр бас нэг юм хэлчих уу. Манай Монголын одоо юу гэдэг манай хөлт бол одоо Солонгост эмийг ингээд өгдөг. Одоо яг ингээд уух хэмжээгээр нь одоо ингээд юу гэдэг бүх юмнуудыг болгоод одоо ингээд өдөрт хэлуудаа өгдөг. Манай Монголын эмийн бүтээгдэхүүн бол муу. Одоо тоног төхөөрөмж бол муу. Эмч нарыг ялал гэдэг манай хүүхд дээр бол зөвлөгөө өгдөг. Би хамгийн сүүлд эрүүл мэндийн сайттай уулзсан, ганц уяа дарагтай уулзсан, ганц гаргалгаа нь юу гэхээр цагдаад өгдөг. Цагдаад өгөө шүүхт өгöd явахаар эмч шоронд ордог. Шудрах те одоо бид нар юу гэдгийг одоо маргалдааны шийдвэрээр эмчээс бид нар яах. Өнөөдөр 10 хэдэн жил эмнэлэгт эмчилчээд тоног төхөөрөмж чинь байхгүй. Чамайг, намайг өнөөдөр дайнд буугүй явуулчаад урдаас нь бууд гэдэг вэ ямар вэ? Тоног төхөөрөмжөө чанаржуул, авчирж байгаа им бүтээгдэхүүнээ чанартайг нь авчир Монгол улсад. Тэгвэл бид нар өнөөдөр эх орондоо амьдрах итгэл үнэмшил тогтно. Анхан шатлал дээр ч муу байна биш байхгүй. Анхан шатлалын эмч бичээд өгсөн зитромон ч юм уу өнөөдөр цус шингэлэгч нь муу болохоор үйлчлэхгүй байгаа байхгүй юу? Бидний ерөөсөө эрүүл мэндийн тогтолцоонд энэ хийх өөрчлөлт нь энэ. Бид нар олон талаас нь нэг гоё зүгээр нэг юм даргын синтез юм яриад байгаа. Иргэдлүүгээ ор. Иргэд өнөөдөр биш та нарын ярьж байгаа зарим хэсэг даатгалын үг яриад байгаа, мэрэгжлийн үгээр яриад байгааг ойлгохгүй. Би та нарыг дарж байгаа биш байхгүй юу? Ойлгохгүй. Өнөөдөр баян гушуунд өнөөдөр архитект ихтэй байна гэж нийгмийг доромжлох биш. Өнөөдөр архитектаас татгалзуулах гэдэг соён гэгэрүүлэх ажлаа хийлдэ. Өнөөдөр би яагаад хөвлөд байсан хүүхдээ эрүүл гिचээд би эрүүл бос хүүхдээ ирээд би 3 жил хүний нутагт би борцог зараад бидний эмчилгээний бизнес хүртэл өнөөдөр ажил хийх ирэхгүй. Тэрэндээ би 72 цагийн дотор хөөгдөж гарч ирээд 50 сая бон улсаас олж иргээд намайг гаргацсан. Би яах вэ? Би гуйлга гуйж байна. Яах вэ? Хүмүүсээс би 1000 төгрөг авахар өнөөдөр 3 жилийн өмнө 1000 төгрөг өгдөг байсан хүмүүс өнөөдөр 100 төгрөг өгөх хэмжээний бид нар болцсон. Монгол улсын өвчлөл нь маш их. Сахарын им гээл бодъё зүгээр. Зүгээр метформинд өнөөдөр ууж штэ Монгол улсад.
Борж явах хэрэгтэй шүү дээ. Би ер нь бид нар цаашдаа яах хэрэгтэй вэ гэх. Тэгэхээр тогтолцооны өөрчлөлтөд Яж хэрэгтэй тогтолцооны өөрчлөлт. тэгээд 6 төрлийн өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. За. Энэ ч угаасаа нөгөө олон улсдаач тэр ингээд 6 юм бүрэлдэхүүн дээр ажилладаг. Тэгэхээр нэгдүгürt бол бид бүхэн энэ яалчгүй гадагшаа хэмжилгээнд дээр түрүү ярьлаа шүү дээ. 225 тэрбум төгрөг яг төлбөрийн баланс дээр бүртгэгдсэнээр байна. Тэ? Тэр энэ яваад байгаа суурь шалтгаанууд дээр ажиллаад тэгээд миний ойлгосноор эрүүл мэндийн яам дээр ийм нэгж байгуулж байгаа юм билээ. Тэгээд гол явдаг 3 улс байгаа юм билээ манай улс дээр. Нэгдүгürt нь Солонгос, тэгээд сүүл Турк орж ирсэн. За тэгээд Энтхэг байгаа. Тэ? Тэр энэ 3 улс дээр болохоор нэгж байгуулад энэ 100-ийн асуудлууд ярьж байна. За хоёрдугаарт яг даатгалаа санхүүжүүлэх үгүй юу гэдэг дээр айгүй сайн бодох хэрэгтэй. Айгүй олон улс дээр энэ кейсүүд байдаг. Тэгэхээр эргээгээд нөгөө талдаа даатгалын санхүүжил чинь нэг талдаа эрүүл мэндийн салбарын нэг хөрөнгө оруулалт өгдөг. Тэгэхээр урт хугацаанд бид иргэдээ бүгдийг гадагшаа явуулдаг механизм руу оруулах уу? Салбартаа энийгээ өөрөө нутагшуулах уугүй юу гэдэг бол өөрөө айгүй том бодох ёстой асуудал байдаг. Гэхдээ яалчгүй ингээд цөөн амтай улсуудын хувьд бол маш тэр өвөрмөц жилдээ ч юм уу 5 жилдээ 1-2 тохиолдог өвчнийг эмчилдэг болохын тулд өөртөө хөрөнгө оруулах нь өөрөө маш их санхүүгийн хувьд үр ашиггүй байдаг учраас зарим тохиолдолд тэр гэрээлдэг тодорхой зардлын даадаг практикууд бол цөөн амт алсууд төр бий. Эсвэргээрээ бид нар өөрсдөө хөрөнгө оруулаа эмчилчих боломжтой юм байвал тийшээгээ зайлшгүй бэлдэж багуудаа бэлдэх нэгжүүдэд байгуулаа хэрэгтэй тий. За хоёрдугаар асуудал нь ялчгүй тэр юу? Энэ хангамжийн систем өөрөө чухал байдаг. За мэдээж энэний цаана маш сайн зохион байгуулалт хэрэгтэй. Зохицуулт тий. Одоо энэ дээр бол би бол харьцангуй улсын их хурал засгийн газар бол сүүлийн жилүүд төр бол үнэхээр бол сайн ажиллаж байна. Тэгээ одоо энийг яг боддоор хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээ яалчгүй одоо энэ савладаг систем чанарын хангамжийн юм системүүдээ хүртэл бид нар сайжруулах шаардлага байгаа байхгүй. Ерөнхийдөө яг энэ Бадам засгийн кейс дээр бид нар ус гарц гаргалгаа бас хайгаал явж байна. Яг бол төрийн албаа өгчд өөрсдөө өнөөдөр шийдээ гаргаад маргааш танд мөнгө өгөх ямар ч боломж өгдөггүй чи хууль эрх зүгэл бас төвхтэй юмнууд бий. Тэгээ ингээд нөгөө яг төрийн зүгээс ихээр бид нар чинь хууль эрх зүйн орчиндөө илүү их юмаа шигтгэж оруулж ирж байгаа. Зүгээр бид нар эрүүл мэндийн даатгалын сан улсын төсөв төртөө хөрөлцөхгүй байгаа тохиолдолд дэмжих сангаас арга ядал оруулсан. 50% буцааж олох гэх. Гэхдээ энэ маань харамсалтай нь ганцхан удаа. Хоёрдугаарт нь сая нэг үндэсний баялагын сан гэдэг хууль орсон шүү дээ. Тэн дээр одоо яаж яах вэ гэхээр бид нар бас энэ дээр яг одоо энэ Монгол улстай имжлэгдэж болохгүй байгаа өвчний үед тэр сангаас одоо ядаж энэ хүмүүстээ мөнгө өгдөг вэ гэдэг эрх зүйн орчин гинөө бид нар шигтгэд оруулаад өгсөн. Тэгэхээр энэ дээр яг гадаадд имжлэгдэж байгаа энэ мэт хүмүүстэй бас яг энэ нэрийн данс гэдгээс нь юм уу одоо энэ юугаа мөнгөний бас эргэж олох ямар ч үсэн энийг бид нар хийж өгсөн. Тэгэхээр одоо энэ яваандаа энэ нэрийн данс дээр байгаа энэ үндэсний баялагын сангийн хуримтлалын сангийн хэсгээс бас энэ иргэдтэй Монгол улсад оншилт дэмжиж чадахгүй байгаа юм чинь манай улсын хувьд бол тэгэхээр эндээсээ бас санхүүжилтийг өгөх энэ гарц гаргалгааг оруулж өгч байна. Хоёрдугаарт нь одоо энэ тэртээ тэрг улс орны чадах энэ нөхцөл байдлаас шалтгаалаад үнэхээр бүх өвчнийг эмчилж чадна гэж бол үнэхээр байхгүй. Санхүүжилтийн хувьд ч гэсэндээ тэгэхээр энэ маань юу вэ гэхээр ямар тохиолдолд аль өвчнийг бид нар гадаадад холбоод өгвөл илүү бас иргэндээ ээлтэй байна. Алийг одоо бас Монгол улстай хийх үү гэдэг чинь бас л нөгөө тоогоо бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрийн холбоотойгоор бас энэ оншилж эмчилж чадахгүй байгаа өвчнүүдийн хувьд бол бас гадаад энэ улс орнуудтай яг Бадам цэцгийн хувьд бол Сөүлийн их сургуулийн эмнэлэг жишээлбэл манай улстай яг шууд гэрээ байгуулахаас татгалзаж ирсэн юм тохиолдол байна тий. Тэгэхээр бусад одоо яг шаардлага хангаж байгаа эмнэлгүүдтэй нь гэрээ хийх асуудлыг бас ярьдаг. Тэгэхээр энэ Монгол улсаас Солонгос улсад эмчлэгдэж байгаа хүмүүсийн хувьд бол бид нар хөнгөлтөө виз гаргаж өгье тийм ээ, визийг шууд гаргаж өгдөг бай, санхүүжилтийн хувьд бас хөнгөлтөө харж үзэж гэсэн энэ хамтын ажиллагааны санамжчгүүдийг бас санал оруулдаг юм. Тэгэхээр хоёр талаас улс маань зөвшөлтсөж энэ маань нөгөө гэрээний хувьд бол зохицуулагдах учраас бас уддаг, удаашрдаг ийм талууд би шийдвэхгүй байх талууд ч гэсэн бас гардаг юм аа. Тэгэхээр явандаа бол яг энэ тохиолдолд бол бид нар одоо даатгалын сан гэхээсээ илүү энэ үндэсний баялагын сан гэдэр дээр бас ямар боломж байна. Одоо яг гэрээ байгуулах тал дээр бас ямар боломж байна гэдгийг л хэлэх. За яг ийм тохиолдолд бол өнөөдөр нийгэмд маш олон байгаа. Монгол бүр амар. Монголд байна. Одоо надад Бид 100 бүхэн мэдэн төгрөг яг судалгаа явуулж байгаа. Телевизээр реклам явахад тий хэдэн хувьд нь хандивын тоглолтын талбай дээр хичнээн хүн нийгмээс тусламж хүсэж байна.
Энэ чинь өөрөө цааталтаа нэг гэр бүлийн асуудал биш. Тэрний цаана байгаа ах トゥ, амраг саатан бүх улсуудад сэтгэл зүйн хувьд, санхүүгийн хувьд ингээд ийм дарамт тусагч. Яг нэг зүйл нь яг өнөөдөр одоогийн энэ бүх процессыг санхүүжүүлэх нөгөө хөрөнгө нь хязгаарлагдсан байгаа учраас бид нөгөө юу гэдгийг үхтэл үр харам гэж. Ямар ч одоо ээж аав, ямар ч хүн ах トゥ, хань нийжил төрсөн одоо болохоос нь болохгүй болтол яв. Яг энэ тохиолдолд одоо түрүүнд би хэлсэн түрүүн дээр ялангуяа төсвийн үр ашиггүй зардлуудыг хөрөнгө оруулалтуудад энэ эрүүл мэндийн салбар руу хийгээч. Төсвийг тавьж өгөөч. Энэ механизм нь даатгуулагчид маш энгийн ойлгомжтой. Манай улс аль одоо мэдээж эрүүл мэндийн яамнаас зарлчихж байгаа шүү дээ. Энэ нөхцлүүдийг бид нар бол Монгол улсад дэмжих боломжгүй. Тийм учраас одоо эрүүл мэндийг дэмжих сангаас ийм хөнгөлтүүдийг өгнө. Тэр мэдээлэл нь бүх хүнд ойлгомжтой байдаг. Тэр нь даатгуулагчид тийм хүндрэлтэй биш. Маш энгийн механизмтай. Тэгээд одоо маш олон одоо энэ баялагын сангуудын асуудлууд ярьж байна. Энэ үед бид нэг ч гэсэн Монгол иргэн, нэг ч гэсэн Монгол хүний амь насыг хамгаалж авч үлдэхийн тулд тэр гэр бүлийг амьдралын чанарыг алдагдуулахгүй тулд яг ийм бодиттой хөрөнгө оруулалтуудыг хийх энэ эрх зүйн орчныг хамгийн түрүүнд бий болгосон. Би нэрээ зүгээр би амар хүн өмөрдөг байхгүй юу? Өмөрөх ёстой. Би яагаад тэгэхээр эмэгтэй хүн. Би 10 хоногийн настай гээд эхнэл хасаас гарчаад би өөрөө хүн болоод өнөөдөр яваад хүүхд гаргаад ингээд амьдрал баялаг байна гэдгийг үзсэн болохоор би ард түмэндээ хайртай байхгүй. Би нэг хүүхд явж исэн ч гэсэн би карман чихэр байвал авч өгдөг юм. Миний дүү хөөрхөн байна да, мундаг байна да, сайн хүн болоорой гэж өрөөдгөө. Тэгэхгүй нэг нэгэндээ одоо дэндүү харгис болж би нүгээр юу идгээд байгаа хэрэг би өнөөдөр сошиалыг үзээд би үндэ бачурж юм би үхмээрч байна. Ягаад тэгэхээр үхийхэд миний хүүхдүүдийг явж үлдэх юм нэгэн дээр тэрнтэй би амьд явж байгаа. Одоо байгаа даатгалын сангийн нөхцөл байдлаар бол яг гадаад байгаа имчилгээг бол манайхаас санхүүжүүлэх боломж байхгүй байгаа. Сая бол яг манай кейстэй төстэй одоо ер нь бол 2 төгчөөр үүссэн гэж хэлсэн те. Гэхдээ төрөлхийн бас тийм асуудлууд бол маш их байгаа. Энэ одоо эрсдлийг одоо те одоо ингээд төрөгдөөл ямар нэгэн тийм эмгэгтэй гэдэг юм уу те. Тийм байдалтай байхгүй тул энэ тогтоолдоо бол бид нар бол эрт илрүүлгийн асуудлыг оруулж өгсөн байгаа. Энэ одоо 25 оны эрүүл мэндийн байдлын үндэсний зөвлөлийн 4-р тогтоол дээрээ нэран эрт илрүүлэг гэдэг. Тэрэн дээр бол одоо тий ургийн эрт илрүүлэг бас байгаа тий эхийн хэмжээд байхад нь үзэн яг төрсөн даруйд нь яг төр хэмлэгээс гарахын өмнө одоо тий одоо тэр 6 төрлийн дотоод шүрлийн эмгэг одоо нөгөө чихрийн шижин бамбай гэдэг мөн дээрээс нь одоо зулай гэх юм уу тий гэх мэт одоо ингээд эрт үед нь илрүүлэх боломжтой тэр олон өвчнүүдийг одоо эрт үед нь илрүүлээд эмчилгээ ажиллагоонд нь одоо эрт оруулах боломжтой байхаар энэ асуудлыг бас тусгаж өгсөн байна. Энэ дээр нь тусад нь санхүүжилт бас тавьж өгч байгаа. Би энэ дээр нэг хэмэлчмээр байна л да. Монгол улсаас бол 25 өвчнөг бол эмчилж чадахгүйгээ гадаадд гаргадаг. За энэ өвчнийг хүүхдийнхийг бол 50%-ийг сан таана гэд том хүний 20% гэдэг. Тэгтэл Солонгос улсад бол одоо яг миний нөхцөл байдалтай ингээд 150 хүүхэд байдаг. Үнэндээ одоо юу гэдгийг элэг солиулахч байж идэг. Тэр нь одоо суудсан өөр тийшээ мишээ гэдэг одоо гажгаасаа гэдэг. Эсвэл ихийн хөвлөд байхдаа угаасаа энэ гажигтай байсан бид нар гаргацсан. Тэгээ Монгол чадахгүй хэр наашаа хүрээд ирсэн. Монгол дэмжлэнэ гэд байж идэг өвчнүүд шулуун гидснээ одоо сүүлийн үед хүүхдүүдэд шулуун гидсний асуудалж байна. 17-8 удаа хагалгаа хийгээд хүүхдээ хинч шулгаад тэр эмнэлэгт очдог. Одоо бүр манай би өөрөө итгэмжл хийгээд авсан хүүхэд ч тэнд байна. Сүүлдээ эмнэлэгс 200 сая бооных. Гэхдээ би тэр улсад суугаа элчин сайд биш, консул биш. Зөвхөн би хариуцлагатайгаар хүүхдийн төлөө явсан ээж хүү. Тэгтэл бид нар яах вэ гэхээр улстай ирээд хэлэхээр ингээ амар хаагдмал. Би Солонгос улсын эрүүл мэндийн яамн дээр 1-р нэрмжгийн дарга нар очиж уулзахад та нарын визний асуудлаас болоод тусламж авах боломжгүй. C3 эмчилгээний бийж ирэж нэг 612 гээд ангилал болдгоо. Энэ дэр нэг ширхэг одоо бүр сүмийн тусламж өгөхөө болж байгаа. Яг тэгэхээр манайх одлоо очиод сүмийн тусламжаар эмчилүүлчихэл гүгээд ирдэг. Итгэл үнэмшлээ худалдаж гин гэсэн үг шүү дээ. Тийм болохоор би манай улсад юу гарц гаргалгаагүй болцсон. Иммиграшнгийн мөрдөн байцааг албанд би хүсэлт гаргаад манай нөхрийг ингээ гаргасан байгаа наашаа гаргах гээд одоо аавыг гаргана гэж бичиг өгсөн. Энэ бичгийг би буцаа шүүхтээ дөнгөөлөгч авч үзсэн. Энэ бол тусгаар тогтносон улсын асуудлаа 2 төгчөөр тарих өгсөн гэж танаа хүүхдээр бол ийм байна. Яагаад ийм хүүхд гаргаад байдгийг тэгвэл өөрснөө улстай эмчлэн гисэн биш.
Биднэрт хоёр улсын найрамдлын харилцаанд юм суулгаж жагаад юм болохоос бид нар тэнд очиод ёо виза өгөхгүй юмсан л гэж зүтгээд байгаа болохоос найрамдлын харилцаанд юм суухгүй бол энд гарц гаргалгаа байхгүй. Тухайд олон удаа би тэнд суугаа элчин сайд консул яваад эрх зүйн хэм хэмжээ хүрэхгүй. Бид нар өнөөдөр зөвхөн энэ улсдаа даатгал ярихаасаа илүү өнөөдөр 25% чинь гадаадад гардаг гэж ярихаасаа илүү мөнгөний урсгал урсж штэ. Тэрийг Монголд авч үлдэх гээд үлднэ гэдэг чинь зөв. Тэгтээ имээ чанаржуул, нөхөн сэргийнхаа имлэгийг чанаржуул. Юу гэсэн хөгжлийн бэрхшээлтэй сас ажилтай хүүхдүүд 17 хоног, 10 хоног сардаа явна гэж байхгүй. 3 цагийн дараа л өнөөдөр нөгөө хүүхдийн чангарал эхэлдэг. Тэр 3 цаг тутам хийжээгээд ээж нь Солонгосын доктороос одоо юу гэдгийг зөвлөгөө аваад кичээл авдаг. Тэгтээ хүн эзэн кичээвэл заяа кичээн гэдэг шиг бүх энийг соёнгийг ирүүлэх ёстой. Хүн өнөөдөр жирэмслэгтэй одоо бид нар доромжилдаг шүү дээ. Хүмүүс айгүй юм ярьдаг. Өө ёстой нэг төлөвлөлөд жирэмслээгүй юм уу, тийм юм уу гэж. Хүн болгон өнөөдөр гахаан хоош хүн байхгүй. Нийгэмд хэнийг ч ялгуурлан гадуурхаж болохгүй. Бид нар хүзүүлээ тодорхой хэмжээний ингээд зөндөл асуудал болж байгаа энэ хүүхдээ гаргаж байгаа. Тэгтэл итгэл үнэмшил ягаад би өнөөдөр эмч хүнийг бол би дээдэлдэг. Тэр хүн хэлсэн үгээр нь энийг уугсан бол уудаг. Энэ дэвтэр байна. Үзүүлсэн ирүүлээ. Бадамцгаа чи 5 ил хүүхд гарах юм. Чи сайхан тээж ийнэ гэсэн хүүхд минь 2-7 хоногийн дараа ягаад би тийм байдалд төрөв. Би эмнэлгийн эрүүл мэндийн салбарыг би дээдлэг ус дээдлсэн. Миний ээж өнгөрчөөд 7 хоногийн дараа өнгөрсөн байгаад би эмнэлэгт бийжгээ салах ёс хийгээгүй. Корона аваад ирнэ. Тэгэхэд би эмнэлгээс короноцсон. Тэгэхэд надад 5хан ширхэг юм өгч байсан. Энэ шудраг биш. Нийгэмдэр ийм кейсүүд маш их байгаа. Хүмүүсийн хэлдэг кейс энийг сонсох хэрэгтэй байхгүй юу? Түрүүн нөгөө нэг хилцүүлэг эхэлж байхад нэг ярьсан те энэ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг нэр бүхий банкудад байршуулж ирсэн те их гашуун туршлага боллоо л доо. Капитал банк, Чингис хаан банк, үндэсний хөрөнгө оруулалтын банк гэл те. Тэгээ одоо дахиад нөгөө нэг нэр бүхий банкуд одоо ингээл байршуулна гэж ингээд шийдвэр гарч идэг. 20 онд бид одоо энэ даатгалын эрүүл мэндийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулахдаа арилжааны банкнд тавьж алдах тэр гаргалыг хаасан. Хуулиараа хаасан. Өмнөх юуг би хэллээ шүү дээ. Өмнө байхдаа эхлээд нийгмийн даатгалын сандтай эрүүл мэндийн даатгалын сан хоёр нэг дор байсан. За дараа нь 2016 онд тусдаа болгоод том дэвшил гарсан. Даатгалын сан даатгал, эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэндэ, нийгмийн даатгал нь нийгминдээ. За үүний дараагаар одоо нөгөө бага химнээд мөнгөө банкнд байршуулж хүүлдэг байсан үзэл санаа нь өөрөө буруу байхгүй юу? Эрүүл мэндийн даатгалын сан чинь өөрөө эрсдлийн сан. Нийгмийн даатгал хоримтлын сан. Тэ? Энэ хоёр шал өөр хоёр зорилготой. За ингээд эрүүл мэндийн даатгалын сангаа аль болох одоо зарцуулаарай. Өвдсөн зовсон хүн болгондоо энэ мөнгнөөс гаргаарай гэдэг ийм үзэл санаараа хийгээд дээрэс нь бид одоо хувийн хвшлийн арилжааны банкуд тавих эрхийг хаацсан. Гэхдээ энэ өөрөө зөв үгүүд бас бид эргэж харах зүйл байгаа юм. Тухайн үедээ бас нэлээд тийм ноцтой байсан учраас бид энэ асуудлыг хөндөөд ярьсан. Юу манай сангийн яам бол амлахтаа бидэнд бол амлахтаа за одоо төрийн санд байршуулнаа. Төрийн санд байршуулахдаа бид одоо арилжааны банкнд байршуулж байгаа мэтээр хүүгийн тооцоож эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж жил болгон дэмжинэ гэж ярьсан. За яг энэ хэрэгжиж байгаа гэдэг бид эргэлзэж байгаа шүү. Эргэлзэж байгаа. Зүгээр дэвшил гарсан нь одоо эрсдлээ ямар ч гэсэн арилжааны банкнд тавиад алддаг, дампуурдаг байдал бол байхгүй. Ерөн бол корпоратив байдлаар болоод эмдүүц нь өөрснөө энэ сангаа удирдаад тэгээ ингээд эрсдэлгүйгээр бас зарим нэг одоо эрсдлийн сан үлдэгдэл мөнгө энэ төр чөлөөт үлдэгдэл энэ төр бол зарцуулаад хүүгээр нь бас энэ хүрхгүй байгаа мөнгө босох бас тийм ч бас буруу биш. Гагцгүй энэ бол найдвартай байх хэрэгтэй байхгүй юу? Найдвартай байх хэрэгтэй. Хүн тэнд өвдөд байхад үгүй бид одоо хөрөнгөө ихсэж байна. Тийм учраас мөнгө өгөхгүй. Яагаад өөхлөөр одоо банкнд тавьцаа тий сангаа харивжуулж ин ингэдэг ойлголт биш. Эн чинь одоо Монгол хүний амнаас сэрүүлэн тусламж үсэг авахд тэр эрсдлээ бүгдээрээ яах нь хуваалцах ёстой шүү. Цаг алдалгүй түргэн шуурхай. Мэдээж энэ сангийн хөрөнгө чинь тодорхой банкар дамжиж гүйлгээ хийгдэж байдаг юм. Тэгээс чөлөөт үлдэгдэлгээд нь одоо үүдний хэдэн тэрбум төгрөг хадгалчаал тэрнээс нь жил болгон хүлээд байгаа ч юм байхгүй. Зөвхөн үйл ажиллагааны одоо нөгөө харилцааны үйл ажиллагаатай холбоотой өнгөрсөн 2024 онд би буруу санаагүй л 106 орчим сая төгрөгийн орлого бол сан дээр бол нэмэгдэжсэн. Энэ маань үйл ажиллагаар нь харилцаагаар дамжиж. Тэрнээс ингэнгүүт нөгөө хүмүүс одоо эдгээр чинь дахиад яах нь тэнд аваачаад нэг баахан мөнгө хадгалаад тэндээсээ хүү болоод ийм ойлголтол ерөөсөө нийгэм байж болохгүй нэг. Хоёрдугаарт энэ таны дөрөвний хэлдэг одоо энэ капитал банктай холбоотой асуудал, Чингис хаан банктай холбоотой асуудал. Энэ бол одоо нөгөө нийгмийн даатгалаас эрүүл мэндийн даатгал салхтай холбоотойгоор
нийгмийн даатгалд багтаа харин эрүүл мэндийн даатгал чи хамгийн их хоригдолтой, хамгийн сайн нөгөө хоригдол талаас бол сайн гэж ярьдаг юм л өнөөдөр яг эсэргээрээ Монгол үеийнхээ эрүүл мэндэд нөгөө тусламж үйлчлэгчдүүдэд зарцуулаад нөгөө эрсдэл сүрсэн сан болоод эхлэнгүүд арай нөгөө хоригдлын сан талаас нь харах юм бол шал өөр нүдээр харагдав. А яг тэндээс дагаж ирсэн энэ одоо үр авлахын асуудал бол байгаа. За мэдээж энэ 2024 онд бол энэ авлагыг барагдуулахтай холбоотой ажлын хэсэг гараад эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр сонсголуудыг хийгээд ингээд явж байгаа. А зөвхөн нэг зүйлийг би бас нэмж хэлмээр санагдаад байна. Өнөөдөр ажиллаж байгаа эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол 2023 оны 4-р сарын 21-ний өдөр Улсын их хурлын нэгдсэн чуулганаас ингээд одоо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд одоо хилцэгдээд сонгогдсон ийм үндэсний зөвлөл байгаа. Одоо бид нэг 2 жил орчим яг ажиллах гэж байна. За өнгөрсөн хугацаанд мэдээж одоо өнгөрсөн хугацааны сайн зүйлүүд байна, муу зүйлээ сайжруулах гэл ингээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд нийгэмдэр яадаг бол нэг асуудал байгууд эмдүүц эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөгөө тэнд нэг одоо 9 одоо атгаалжийн 10 толгойтой мангас шиг л одоо тий бүх юм ин хаадаг боодаг ийм зүйл биш. Бид бол энэ 2 жилийн хугацаанд жишээлбэл одоо процессын шинжилтийн асуудлуудыг ч гэсэн ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нар техникийн ороод олж чадсан. Хуулинд байсан. Өнгөрсөн хугацаанд огт байгаагүй. Энэ эмдүүзээс гарч байгаа шийдвэрүүд техникийн ороогоор хилцдэг. Сая ялангуяа 25 оны одоо хуулийн 9-1-тэй холбоотой гарч ирсэн 3 дугаар тогтоолын асуудлыг бид нэр техникийн ороогоор оруулдаг болж байгаа анх. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд аймагуудад ажиллаж өнгөрсөн одоо зөвхөн 2024 онд бид нар 46 эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудаар 1000 гаруй ажилтнуудаа уулзч, даатгуулагчтайгаа уулзч. Одоо нэг гол чухал сэдв байна. Энийг би багтаахгүй бол бас энэ хүмүүс бас их асуудаг. Түрүү ярьсан хэдүүлээд альва даатгал бол албан журмын болон сайн дурын гэх те. Эрүүл мэндийн даатгал дээр хувийн одоо энэ сангуудыг юу нэ компаниудыг юу нэ дэмжих тал дээр нь ямар байдгийг бол та. Яг гоо зүгээр уулс ингээд албан журмаараа ингээд даатгалаар ингээд авчин тийм үг. Гэтэ бас хүн чинь бас ингээд Б баринд бас байх хэрэгтэй те. Юус тохиолдож болно. Өөрөөр хэлэх юм бол гэтэ бас хоёр хэлтэй бас ингээд итгээд аж ахуйн нэгжүүд нь ч бас ингээд байвал ингээд өрсөлдөөн гараад энэ салбар чинь өөр их сонирхолтой болоод ирэх юм болсон бас хүлээлт байна л да. Энэ олон улсад ийм 3 санхүүжилтийн загвар байгаа. Нэгдүгürt нь татвараас ерөнхийдөө голын санхүүжүүлдэг улсууд. Одоо энэ Английн системийн улсууд болж байгаа. Англи одоо Дани, Норвег, одоо Австрали гэдэг. Скандинав улс. Нөгөө нэг модель нь болохоор энэ Германы загвар гэж байгаа. Одоо Bismarck гэдэг. Тэр нь болохоор энэ албан журмын даатгалын тогтолцоор суурилсан. Одоо Япон, Герман, Солонгос, Тайван маш олон Европ улсууд заавал төлөх хэрэгтэй тийм. Заавал төлдөг. Тэгээд 3 дахь нь болохоор хувийн даатгалын тогтолцоо гэж байгаа. За тэгээд ер нь бол нэг одоо Америк байна жишээлбэл нэг ингийн жишээ Канада байна гэдэг юм. Тэгвэл эдгээр улсуудын болохоор хувьд бол тийм сайн жишээнд ордоггүй. Одоо та дөрөвмөс ярин дээр Америк яриад. Америк бол өөрөө хамгийн үр ашиггүй систем. Тэгэхээр хамгийн оновчтой сайн яваад байгаа систем нь ерөөсөө татвар суурилсан загвар болон энэ Германы Bismarck одоо шимтгэл албан журам шимтгэл суурилсан загвар гэж байгаа. Тэгэхээр яг энэ загваруудын хувьд болохоор энэ эв санааны зарчим өөрөө үйлчилж гин гэдэг бол эрсдэл даах чадамж нь маш өндөр байдаг. Одоо бид нар чинь тэг 3 саяулаараа шимтгэлээ төлчөөд өвдөж байгаа хүмүүсийн эрсдлийг хаах. Зүгээр тодорхой хязгаарлаг бол дүн төлчөөд тэр хэрэгцээндээ даах хоёр чинь хоёр өөр шүү дээ эрсдэл гоцорч юм тий. Тэгэд одоо маш өндөр хүн дээр өвдөх үед нөгөө хувийн даатгалууд хязгаарын таацтай. Тэгээд тэн дээр хүрч чадахгүй учраас энэ нөгөө хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах санхүү эрсдэл авах гэдэг муу гүйцэтгэдэг гэдэг. Гэхдээ зүгээр опшн бол байж болж байгаа. Өөрөөр хэлбэл тэрийг ихэнх улсууд дээр яаж юм гэхээр албан журмаа төлчөөд хүсвэл нэмж авч болно гэдэг ийм сонголтууд байна. Жишээл хамгийн энгийн жишээ гэвэл одоо Солонгос байж байна. Солонгос бол яадаг вэ гэхээр одоо нэмээд хувийн даатгал авч болно. Авсан даатгал нь юуг нь дааж ийнэ гэхээр эмнэлэгт очих үед хамтын төлбөрийн дааж юм. Дээр нь VIP үйлчилгээнүүд дааж юм. Дээр нь үндсэн даатгалын багцад ороогүй үйлчилгээнүүдийг даадаг. Манай улсын даатгалын хуулийн дээр бол энэ зохицуулт нь байна. Улсын даатгал, хувийн даатгал хоёр давхардахгүй шүү. Зүгээр аль нэгэндээ ороогүй үйлчилгээг ингээд дэмжээ дааж болно гэдэг. Хэрвээ хооронд нь өрсөлдөгч гэдгээр харах юм бол эргээд нэг улсын даатгал чинь нурна. Яагаад тэгэхээр харьцангуй орлого ихтэй ажил ихтэй хүмүүс нь нөгөө эрсдэл багтаа учраас хувийнхаа даатгалыг сонгочихно. Эсрэг нь эцсийн дүндээ нөгөө нэг ажил хийж байгаа хүмүүсийн чинь хүүхдүүд нь өвдөх, аав ээж нь өвдөх үед хэн тэрний эрүүл мэндийн үйлчлэгийг авах вэ гэдэг асуудал. Хувийн даатгал учраас
илүү үйлчлэгийг даах гэдэг шүү дээ. Тухайлх юм бол одоо манад үйлчилж байгаа хувийн даатгалын тогтолцооны нэг алдаа нь хувь хүнд нь даатгуулсны төлөө мөнгөний нөгөөд эмнэлэг нь тэр давуу талыг нэмэлт даатгал байгаагаас хамаараа төлбөртөө өөрөөч гэдэг юм эмчээ сонгогч гэдэг юм үү те тэр санхүүжилтанд тухайн эмнэлэгтээ ямар нэгэн ач холбогдол өгөхгүй байна. Тухайн иргэн өөрөө тохироод эмчтэйгээ тохироод үзүүлэл эмчлүүлэл гарцсан бол та хувийн даатгалтай учраас та эмчлүүлсэн үнэн байна. Ингээ мөнгө чи өгчөө гэж өөртөө шилжиж байна. Тэгэхээр одоо бид илүү эмнэлэг нь тэр хувийн даатгалаас бас нэмэлт орлого олох боломжийг олгож өгөх ийм тогтолцоороо шилжихгүй бол энэ өөрөө амьд биш болоод байна. Эмнэлэгтэй ашигтай бас тийм. Яг. Яагаад хувийн даатгалд хүмүүс баг хамрагдаад байна вэ гэхээр манай даатгалын систем маань өөрөө ямар нэгэн хязгааргүй хөнгөлтийн хязгаар гэж байхгүй. Хамгийн ихэнд гişүү байсан тийм 2 сая байжгаад байхгүй болсон. Үнэхээр одоо эрүүл мэндийн зайлшгүй тусламж үйлчлэгийн шаардлага байх юм бол гişнээс өргөний одоо хөнгөлтийг эдэлж болж байна. 24 он жишээ нэг иргэн хамгийн дээдл нь 202 сая төгрөгийн хөнгөлтийг эдэлсэн байна. Ийм нөхцөлд бол яг энэ одоо иргэд бол тэр хувийн даатгалд одоо заавал даатгуулаад байх шаардлагагүй байгаа. Одоо яг хувийн даатгалд ямар газрууд байна гэхээр ихэвчлэн уул уурхай юм уу том корпорац компаниуд л байна. Манад байгаа нэг гол дутагдал юу вэ гэхээр жишээлбэл би ч гэсэн хувийн даатгалж үзсэн. Тэр тохиолдолд яаж яах вэ гэхээр нэгдүгürt хязгаар тавьдаг гүшүүний хэлсэн шиг. Хоёрдугаарт ямар нэгэн эрсдэл учрахаар дараагийн жилээс нь эхлээд жишээлбэл би хавдрын одоо өвчин сэргийлэх даатгалж явж идэл та одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар вирусын алтар авсан байна дараагийн таныг даатгах боломжгүй гэл одоо шууд цуцалж байгаа жишээ тий. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө яг хамгаалалт болж чадахгүй юу гэдэг концепцийг ерөөсөө юу яж чадахгүй хангаж чадахгүй. Тэгэхээр нэгэнт эрүүл мэндийн даатгал дээр хэрвээ бид нар байх юм бол яг түрүүний хэлсэн шигээр аль тусам үйлчлэгийн даатгалын одоо санхүүжилтийг нэмэлтээр санхүүжүүлэх үү гэдэг дээр хувийн даатгалд өгөөд ингээ өрсөлдүүлэх нь өөрөө нийгэм тэгшүүс байдлыг бий болгох нэг ийм хэцүү талыг бий болгочдөг бас. Би бол одоо суугаар маань солонгос улс тий. Би манай хүүхд бол даатгалд авахгүй, онш авсан хүүхэд. Тэгээд манай гэр бүл бол одоо юу гэдгийг нөхрөөд хоёр бол даатгалтай, сайн дурын даатгалтай. Тэгэхээр би бол өөрийнхөө улс орныг яга юмыг төгс гэж болдгүй. Хувь хувьсгалын гэж ялгахгүй. Юм яагаад хоёроор явж болдгүй. Хос мөртөө хүн хол явдаг гэж шүүг байдаг. Тэгээд тэр шиг бид нар бол хувийг ингээд нухчин дарахтай гол нь биш. Солонгосын хувийн даатгалыг бол сайн гэж хардаг. Яг тэгэхээр манай улсад хавдар туслаа гэхэд хүн хоосорж идэг. Гуйрамчлаад одоо юу гэдэг хамаг юм барж. Солонгос улсад хавдар туслаа гэхэд улсаас нь хамаг юм өгч идэг. Тэр хоёр даатгалт хідэн ч даатгалт хүн байж болно. Энэ бол хүний эрхийн асуудал. Тэгэхээр энийг бол соён гэгэрүүлэх ёстой. Энийг бол цааш нь бас юу гэдэг даатгалын газар ч хүртэл ард иргэдэл соён гэгэрүүл. Тэгвэл одоо юу гэдэг хувийн даатгал бүгд буруу гэж хэлээгүй те. Хувийн даатгал нь харин байгаад дэмжих хэлбэрээр байх хэрэгтэй. Энийг бол бүрэн зөвшөөрж байна гэсэн багхгүй. Өрсөлдөгч байж болохгүй шүү. Юу гэдэг одоо улсын даатгалд хувийн даатгалд өрсөлдөнөг бол одоо тогтоогүй. Манай хуулинд бол өнөөдөр мөрдөж байгаа хуулинд бол одоо нээлттэй байгаа шүү. Одоо ерөөс огт байхгүй гэдэг юм уу тийм ийм зүйл бол биш. Хоригдсон юм байхгүй. Хамгийн нэгдүгээрт бид нэр өнөөдөр энэ ард иргэдэд энэ даатгал гэж юу нэг юу юм бэ? Өнөөдөр би ажилтай тий ямар нэгэн өвдөөгүй орлоготой байгаа үедээ би ирээдүйд би ийм одоо эрсдэлд учрвал миний өмнөөс яах нь эрсдлийн мань хуваалцараа л гэж байна. За битгэн сурчлага явчих тий. Бидэнтэйс нь хамтарч ажилладаг энэ эрдсээр байжуулсан эрч хүчний глюкоз ус байна. Нийтдээ 3 төрлөөр худалдаанд гардаг. Та 5 6 түрүү амс ямар амтай байна? Сахартай юм. Их гол зөөл хамтаа бол тий. Энэ тэгээд нийтдээ 3 төрлөөр гардыг бүх энэ худалдааны төв супермаркетуудаар байдгийн. Тэгээд тухайн хүний одоо яг энэ эрдсийн хэрэгцээг л одоо хангадаг тий. Одоо ногоо улаан цэнхэр гэсэн 3 өнгөтөр гардаг. За улаан нь бол энэ дотоод хөрлийн булчирхай элэгний үйл ажиллагааг дэмждэг. За юу нь болоод ирэнгүүт ногоо нь болоод ирэнгүүт энэ фитнес, биеийн тамир, спортоор хичээлдэг хүмүүс илүү их тохиромжтой байдаг. Би түрүүн гарахтаа цэнхрийг нь марчиж, цэнхэр нь болохоор энэ бүх насны хүүхд эмэгтэйчүүд өндөр наснуудын өдөр тутмын бас энэ эрдсэн хэрэгцээг нь хангадаг юм ус байдаг юм аа. Тэгээд хамталсанд баярлалаа. Нөхдөө бараг 2 цаг руу төгчлөө. Одоо тэгэхээр хэдүүлээ санал дүгнэлт рүүгээ оръё. Өнөөдөр ярьсан сэдвтэйг холбоотойгоор бэн дээр бол нэг айхтар хүн бол 1 минут гэж хатуу хязгаар тогтоогож яах вэ? Нөгөө л одоо нэг баахан байгалийн байлаг хувьцаанаас орждаг мөнгө төрөйг хүртэл шууд ард иргэд тараахгүйгаараас эрүүл мэндэд нь ингээд бас ингэж зарцуулахаар бас ингэж хойчлол бас зүгээр ч юм болоо. Тэгэхгүй бол одоо үнэндээ идэж угаа ч юм аарсар зүйлдээс зарцуулж байгаа айл өрхөл зөндөөл байх шиг байна. За тэгээд хэдүүлээ хэлцүүлэг бол эндээс ингээд чин бүрэн гişүүн адам зөөр эсгэлц учраас одоо ингээд
оюун цэцэг даргаасан гэж эхлэе гэж бодож байна. За тэгээд газрын дарга оюун цэцэг. За та бүхний ямар ч хэлсэн хилцүүлэгтээ урьж оролцуулсанд бол маш их баярлалаа. Мэдээж эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах шийдлээр иргэн их хурлын гишүүн шийдвэр гаргачихсан. Бүр олон улсын байгууллагын төслийн зөвлөх хүртэл оролцлоо шүү дээ. Тал талаасаа ярилцлаа. Тэгэхээр биднэрт анхаарах асуудлууд ч байна. Бас цаашдаа сайжруулах хэрэгтэй зөвлөмжүүд ч их гарлаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд бид нэр хүн амын эрүүл мэндийн асуудал ярьж байгаа тохиолдолд хүн ам хоёроос ялгаатай гэдэг байдлаар хүн амдаа чиглэсэн энэ тусламж үйлчилгээний хэрэг дээр хэрэгцээ орчноо сайжруулах нэлээд олон одоо шийдэл саналуудыг бол бас энэ дээр хүлээн авч байна. Нэгдүгээр эмнэлэг талаас гүйцэтгэлгээд илүү их ярьчихаар хийсэнд бол мөнгө аавна гэсэн байдлаар эмнэлгүүд хандаад байна. А нөгөө талаасаа иргэн дээр юу гэж нөхөр би даатгалаа төлсөн учраас ямар ч үсэн эмнэлэгт очингууд ямар ч оочор дугааргүйгээр шууд энэ үйлчлэгийг одоо сонгосон эмнэлгээс эмчээс аавна гэсэн ойлголт бас гараад байна. Тэгэхээр энэ дээр бид нэр аль талаасаа нөгөө энэ санхүүжилттэй энэ ямар төвшөнд нь ямар тусламж үйлчлэг авах уу гэдэг асуудлаас их чухал. Хоёрдугаарт нь иргэдэд бид нэр одоо ингээд доктортой хөгжлийн зорилтын ивент чи ярьж байна. Ер нь олон улсад юу гэж вэ гэнэ гэхээр иргэн одоо яг тусламж үйлчлэгийг оршин байгаа газраас л санхүүгийн эрсдэл багтаагаар авах боломжийг нь улс орнууд бүрдүүлээч гэж байгаа. Яг энэний хүрээнд бид нар одоо яг бас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа нэг томоохон бодлого нь өөрөө энэ тусламж үйлчлэгээний төвлөрлийг сааруулад даатгалаас авах боломжтой, орон нутгаас авах боломжтой тусламж үйлчлэгийг нь орон нутагт нь одоо яг үзүүлдэг болох энэ чиглэл дээр бас нэлээд бодлогын арга хэмжээгээр явж байна л да. Хавдрын тусламж үйлчлэгээ хавдар судлалын үндэсний төв дээр л бужигнаад идэг хүмүүс гэтэл орон нутагт үзүүлэх боломжтой байдаг. За төслийн зөвлөх Батбаяр. Тэгэхээр миний хувьд бол өнөөдрийн бидний яг яриад байгаа асуудал бол явж нэг юм дээр очиод байгаа. Их усрын дутагдал дээр очиод байгаа байхгүй. Бүгд л үнэхээр бүгдээрээ л боломжоор хийхийг хичээж байна тий. Тэгэхээр их уср дутагдаад байна. Тэгэхээр өнөөдөр олон улсын юм жишг байна л да. Дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-ийг дор хаяж эрүүл мэндэд зарсан улсууд чинь тэр таны яриад байгаа шиг одоо тэр Япон, Солонгос эдгээр чинь 7-8% таахгүй юу? Тэр улсууд чинь нэг хүн амаа ямар нэгэн бэрхшээлгүйгээр яваад байна. Үйлчлэгийг нь авч ийн. Тэрийг үзүүлж байгаа эм цөвлөгч гэсэн чанартай эм тариа, цалин боломжийн орчин тоног төхөөрөмж байна. Тэгэхээр бид нарт нэгэнт олон улсын жишгээс 2 дахин бага санхүүжилтэн дээр ирэмлэн ангилт хуваарилт хийж байгаа. Тэгсэн хэрнээ нөгөө талдаа ард иргэдээ санхүүгийн эрсдлээс хамгаалах. За дээр нь ядж итл нэмээд өвчлөл өндөр байгаа үед бол яалчгүй бид нар ийм асуудал дээр тулгарч байгаа маа. Тэгэхээр бид нар нэгэн зүйл дээр санал нэгдэх хэрэгтэй байгаа юм нь юу гэхээр их усрын нэмэгдүүлэх дээр өөрөөр анхаарах хэрэгтэй байна. Жишээлбэл хоёрдугаар ер нь эрүүл мэндийн төвлийн өвчлөл бий болоод байгаа суурь шалтгаануудаа эхэлж хармаар байна. Одоо ингээл өвдснийх нь хойно хэдэн төгрөгөө хураагаал ингээл хоорондоо маргаад ахгүй. Ер нь бид нар энэ шалтгаанаа бууруулахын тулд одоо бодлогын арга хэмжээ хийх хэрэгтэй байна. Түрүү оюун цэцэг дараах тэр даатгалын хуулийн өөрчлөлт гэдэг. Энэ дэр бол бид нар аягүй судалгаанууд хийгээд явж байна л да. Сангийн ам, эрүүл мэндийн ам гэж бүгдээрээ л авчиж байгаа. Тэгээ энэ дэр нэг юм санал болгоод байгаа юм. Нариг тамхи чихэрлэг ундааны асуудлыг оруулж ирж байгаа. Дэлхийн нийт тэр энэ бол аягүй нийтлэг юм жишг байна л да. Тэр нь болохоор энэ эрүүл мэндийн даатгалын сангийнх нь их уср нь өөрөө тэр арх тамхины одоо борлуулсан хэрэглэсний татврынх нь орлого нь өөрөө тэр сан дээр төвлөрч идэг. Тэгэхгүй бол бид нэр даатгалын санд ирэх жил хэдэн төгрөг байх уу гэдэг нь жил болгон юм томьёо байхгүй харилцан адилгүй мөнгө цугларж ш. Тэгвэл эндээс цугларсан их усрыг нь даатгалын сандаа татдаг бай. Эргээгээ тэрний чинь хэрэглээ нь өөрөө яаж ийм гэхээр өвчлөлийг бий болгох нөлөөлөд байна. Тэрний хор хохирлыг тодорхой хугацааны дараа даатгалын сан өөр үүрэх учраас энэ хоёрыг чинь нэмээд ивэл их усрч өөр ингээд доктортой өсөх юм шүү. Энэ рүүгээ одоо анхаарал бас өөрчлөлт хийя гэдэг ийм л санал байна. Хилцээний дараа Гууганбаяр. За. Эрүүл мэндийн даатгалын ерхий газар маань бол иргэд даатгалагчдад чанартай тусламж үйлчлэгийг хүлээгдэлж хэрэглэхгүй, санхүүгийн эрсдэлгүйгээр одоо авч явах хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр эмнэлгийн тусламж үйлчлэгийг худалдаж авч байгаа. Гэтэл яг одоо байгаа ингээд нийгэмд явж байгаа ойлголт гэдэг юм уу те ингээд ирэнгүүт яа чинь тэгэхээр даатгал бол эмнэлгийг санхүүжүүлэх юм шиг. Тийм байдал ойлголт байгаад байгаа. Тэгэхээр одоо бид нар дараагийн нэг одоо хийх гээд байгаа юм гэхээр сонгож байгаа эмнэлэгтээ бид нар одоо тухайн одоо онд жишээ нь 25, 26 онд бид нар ямар тусламж үйлчлэгийг авах юм бэ гэдгийг бид нар бол сонгох эрх байгаа шүү дээ. Сонгож гэрээлж байгаа. Энэ дээрээ бид нар одоо анхаарч ажиллая гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр олон эмнэлэгтэй гэрээ байгуулах нь гол нь биш.
Тухайн эмнэлгүүддээ бид нар сонгон шалгаруулалт зарлана. За жишээ нь дурангийн цэсний хагалгаа байлаа гэхэд тэрийг үзүүлдэг бүх эмнэлэгтэй одоо тэг үзүүлэх боломжтой эмнэлгүүдийг сонгон шалгаруулна. Тэгээд тэнцсэн эмнэлгүүддээ тухайн ондоо бид нар хичнээн дурангийн цэсэнд санхүүжилт олгох юм. Тэр тоо бол одоо гарна шүү дээ. Энд чи одоо 22, 23, 24 те одоо урд жилүүдийн гүйцэтгэлтэй уялдуулж гараад тэгээд яг тухайн тусламж үйлчлэгийг үзүүлж чаддаг эмнэлгүүдэд чадамжаар нь одоо чадамж гэдэг юм уу тэрнгээр нь эренблээд тэгээд тэрнээсээ одоо ингээд эренбснийхаа дагуу гэрээгээ байгуулна гэсэн үг. Тэрнээс биш дурангийн цусны хагалгааг хийдэг бүх эмнэлэгтэй гэрээ байгуулчингууд нөгөө бүх эмнэлгүүд амьдрахын тулд бүгдээрээ маш их одоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрнээсээ болоод манай санхүүжилт хүрэхгүй. Тэгэхээр бид нар одоо яаж нэхэр яг тэр иргэнд шаардлагатай одоо тусламж үйлчлэгийг нь худалдаж авахын тулд эренблээд хамгийн сайн үзүүлэлттэй төрүүлж гэрээлээд тэрэнд нь санхүүжилтийг нь олгоё. Ийм одоо бас нэг алхмыг одоо ер нь бол эх хонд хийж ярьж байгаа. За зөвлөлийн гишүүн Алтууг. За энэ эрүүл мэндийн даатгалын сан тойрсон энэ асуудал дээр бол яг өнөөдрийн түвшинд бол хамгийн чухал зүйл бол энэ орлогын их үүсвэр буюу санхүүжилтийг нэмэгдүүлэх гэдэг бүх шатнд бүх хүн ойлгож байгаа. Түрүүн зөвлөх хэлж чинь дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх үү, засгийн газрын зардал эзлэх үү аль ялангуураа манай улс бол хүрхгүй байна. Хүрхгүй санхүүжилттэй юмыг бид зөв эренб дараа яг очих ёстой зэгт нь хүрэхийн тулд энэ хязгааруудыг тавьж байгаа. Энэ оны хувьд жишээлбэл энэ гэрээлтэй холбоотой үүсэж байгаа эмнэлгүүд дээр нөгөө хэмжлийн тоонуудыг хязгаарлаж ийн гэдэг нь эн чинь одоо гүйцэтгэлийн санхүүжилт муу юм уу? Одоо ингээл тусламж үйлчлэгээ үзүүлэл авна гэсэн одоо эн чинь ингээ хязгаарлаж байна. Эн чинь одоо яг гүйцэтгэлийн санхүүжилт чинь биш үү анч гэдэг юм уу? А гэтэл даатгуулагчлаас ингээд очихлоор би одоо ямар нэгэн ойчорж хэрэгдэлгүй те чанартай ийм бүтээгдэхүүн үйлчлэг авч чадахгүй байж гэдэг юм уу? Ер нь дэлхийн нийтэд яг энэ эрүүл мэндийн энэ салбар даатгалын тогтолцоогоо 100% төгс төгөлдөр шийдсэн. Одоо бас нэг ч улс орн бол байхгүй. Бүгд л ямар нэг асуудал байдаг. Тогтолцооноос хамааралаад. А өнөөдрийн бидний хувьд бол яг ингэ ирэмлээд үзэхэд бол хамгийн нэгдүгээр санхүүжилтийн асуудал. Хоёрдугаарт энэ хууль тогтоомжийн шинжилгээний асуудал. 15 оны хууль маань маш олон нэмэлт өөрчлөлтүүд орчихсон. Энийг одоо энэ онд бол зайлшгүй авч үзэх ёстой. Тэгээ энэ хууль тогтоомжоор ялангуяа хамгийн их одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, эрүүл мэндийн тусламж үйлчлэг үзүүлж байгаа эм чимэглэгийн ажлуудад нэг юм болох. Энэ даатгалын ерөнхий газар эмдүүз гэж одоо ер нь ямар харилцаа хамааралтай юм байгаа юм бэ? Хин нэнийгээ удирдах юм бэ? Ямар бодлого чиглэлтэй байх юм бэ? Даатгал гэдэг чинь бол түрүүнд хэлсэн төр хуулийн этгээд эргэн гурваас шимтгэлийг төвлөрүүлсэн үйл ажиллагаа тэндээс эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудаас иргэний өмнөөс тэр даатгуулагчийн өмнөөс бүтээгдэхүүн үйлчлэгийг нь яаж байгаа худалдаж авч байгаа юм л систем. Тэр бид нар одоо хамгийн нэгдүгürt бол энэ санхүүгийн юуны асуудал, хоёрдугаар хуулийн өөрчлөлтийн асуудал, гуравдугаар тогтолцооны асуудал, дөрөвдүгürt зөвхөн сан гэхээс илүүтэйгээр бүр эрүүл мэндийн том салбараараа харж байгаад энд одоо ажиллаж байгаа эм чимэглэгийн ажилтны цалин хөөс, тоног төхөөрөмжийн шинжилэл, байшин, барилга ингээд бүхэлдэн том зургаар нь авч үзэх л одоо бас шилжилтийн одоо үе бол 20 оноос хойш ингээд явж байна. Гэхдээ одоо бид нэг дахиж авч үзэх юм зайлшгүй шаардлага бий байна л гэж харж байгаа. Их хурлын гишүүн чин бүрэн. За бүгдээ санал нэг байна. Бид их усүрээ нэмэх ёстой. Даатгалын сан өөрөө ахиухан байж эмнэлгийн тусламжийг хангалттай өгнө. Хангалттай өгснөөр эмнэлгийн байгууллагууд хангалттай санхүүжилтээ аваад тэгээ үйл ажиллагаагаа шинэ технологи нэвтрүүлж боломж хүрдэнэ. Нөгөө талаасаа иргэнд хамгийн сайн тусламж үзүүлэхлээр тэгээд хамгийн төгсгөлд нь иргэн хаппи л байх хэрэгтэй. Хамгийн сэтгэл хангалуул байх хэрэгтэй. За тэгэхээр хоёр дахь асуудал нь болохоор бид бас шодрог тогтолцоо бидэнд хэрэгтэй. Мөнгө бас бага биш шүү. Мөнгө бас бага биш. 2 их 80 500 тэрбум гэдэг бол бас тийм бага мөнгө биш. Жил болгон бид нэмж нэг 15-20% тогтвол нэмээд байгаа. Энтэй холбоотойгоор бид бас энэ хулгай хийдгүү, шудраг байх, зөв зарцуулдаг байх энэ өөрөө маш чухал тийм ээ. Тэгэхээр энийг хийх том алхам бол ерөөсөө захимжилт. Захимжилт дутаад байна. За 3 дахь зүйл бол бид өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа засах маш яралтай шуурхай засварууд хийх хэрэгтэй. За тэр нь бол одоо энэ эрүүл мэндийн яамны дор байж даатгал нь өөрөө одоо эрүүл мэндийн яамныхаа доор байх нь өөрөө болохгүй байна гэдэг тогтолцоо өөрөө энэ 5 жил бидэнд заагаад харуулад өгчихсөн. Тийм учраас бид одоо илүү бие даасан корпоратив байдлаар даатгалын сангаа байлгаж ажиллах. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын сан буюу эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хоорондоо үйл ажиллагаа нь
холбогдож байгаа зөрчлүүд юу вэ? Зөндөө юмуд байгаа шүү дээ. Чи одоо үйл ажиллагаа явуулж байгаад хин нэнийгээ удирдаад байгаа ч мэдгүй байна шүү дээ. Дээр нь бүр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь захиргааны ерөнхий хуулиараа эрхээ эрүүл мэндийн даатгалын ерхий газар болохгүй эрхээ шилжүүлсэн байж байгаа шүү дээ. Тэгээ энэ алдаануудаа маш яралтай засах хэрэгтэй шүү дээ. Хууль байна. Хуулиа ойлгодог байх хэрэгтэй. Хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Энэ дээрээ зөв тогтолцоогоо бушуухан засаж авахгүй бол ингээд сумжирсан, алдсан тэгэл ингээд мөнгө нь хурууны завсар урсаал байдаг гэж болохгүй. За энийг бас ингээд хэлчихье. Тэгээ ер нь бол төгсгөлд нь хэлэхэд дүгнэд хэлэхэд манай Монголын эрүүл мэндийн салбар санхүүжилтийг маш зөв замаар яваа шүү. Энэ буруу биш шүү. Гагцгүй бидэнд сайжруулах, сайн болгох маш их орон зай байгаа. Энийгээ бүгдээрээ нийлээ хамтраа засаад явах хэрэгтэй. Иргэн Батамцэг. За одоо би бол иргэнийг төлөөлж орж ийн. Тэгээд бас энэ ярианд урьж оруулсанд баярлалаа. Би бол яг ингээд одоо 2 жил 3 жилийн хугацаанд бол Монгол улстай одоо эрүүл мэндийн салбар ямар хоцрогдолтой байгаа гэдгийг л харуулж байгаа гэж. Гэтэ юм хийж байгаа гэж хэлдэг. Би дарга болгоныг ч юм уу сайд болгоныг бол би баалгах дурггүй. Гэхдээ манай Монгол улсын одоо сая гэхэд өвөл Солонгос улсад очивол эмээний гэрээ шууд ингээд хийсэн. Би бол энэ дээр яг иргэн хүний хувьд бол харамсаж байгаа. Нэг хүүхдийн одоо юу гэдгийг хүүхдийн халуун буруулах юм 6 төрлөөр нь оруулж ирэх шаардлага байхгүй. Гэхдээ хонцын сэтгэлээр битгий гэж. Монгол улсын үнд гавталж хэлсэн хүн гэдэг юм. Эрүүл мэндийн салбар сайн байж байгаа л өнөөдөр бид нэр гажиггүй, өвчнгүй байна тий, гуйлг гоохгүй байна. Өнөөдөр яах юм? Бүхэл өөрд байгаа бүхнээ зориулаад хүүхдээ амь аваад гарах гад гарсан. Одоо тэнд бид нар хүнд нөхцөлтөл байна. Ингээд бодохоор юу гэхгүй би тусгаар тогтсон суулсан л хүн. Бодлогын төвшөнд хийж байгаа та бүхэн маань юм хийн. Гэхдээ иргэн хүмүүс бид нар соён гэгэрч ирэхэд эдэлсэн бол үүргээ биелүүлээч. Бид хэрэгтэй л байна. Зүгээр юу гэдгийг улсын хурлын гишүүний хүүхэд байна уу? Улсын гуйлагчны хүүхэд байна уу? Нэг тэгш ирэхэд л бид нэр хүндрэлтэй явах хэрэгтэй Монгол. Би энийг л хүсэж байна. Тэгээ та нарт ажлын амжилт хүсье. Би бол зүгээр талархдаг чимүрэн гишүүнд бол яг тэгэхээр бид нар ингээд 9 ээж талбай дээр ингээд зогсож чад гарч ирсэн ганцхан гишүүн. Гэхдээ би энэ дээр нэг л юм хэлэхэд улсын хурлаас буугаад зүгээр одоо тэтгэвртэй гарах хэмжээний эмэгтэй гишүүдийг одоо ингээд аваач тавьсан Солонгос улсад. Тэр хамгийн харамсалтай. Хөдөлмөр нийгмийн халамжийн дараагаар жаргалмаа гишүүн очсон. Биднэрт бодлого барах хэрэгтэй. Залуу боловсон хүчингүүд ажиллах хэрэгтэй. Бидний төлөө юм хийгэр. Юу гэдгийг би үүргээ биелүүлээд өнөөдөр өвдгөө цөмөртөл явж явахад ингээд миний ус ирэхэд ингээд иймэрхүү юм болоо тэг хийх гэж байгаа гэдгээр ингээд 3 жил суулаа. Тэр л харамсалтай. Тэр дээдргүү би хүн бид бүхэн бүгдээрээ хүн. Одоо Монгол гэдэг 6 үсгтэй улс бол тэхийн тулд бид нар Монгол хүн ирүүл байх хэрэгтэй шүү гэж л. За ингээд хэдүүлээ бүтэн 2 цагийн хугацаанд хилцүүлгээ хийлээ. Тэгээд бас мартагдсан орхигдсон бас асуудал сэдв байхыг үгүйсэхгүй. Тэгээд дараагийн бас эрүүл мэндтэй холбоотой ялангуяа даатгалын энэ салбарыг төгөлдржүүлэх тийм ээ. Зүйлээр бас хэдүүлээ эргээд бас уулзуулах гэж бодож байна. Тэгээд хилцүүлд хүрлэж ирсэн бас талархлаа илэрхийлээ. Тэгээд санаа оноо нийлэхгүй байсан байгаа ч гэсэн сүүлдээ хэдүүлээс эцэстээ нэг л дүгүүлэл хүрч ах шиг байна тийм. За. Зөвлөөр шүү. За баярлалаа гүшүүнэ. За алт өдрөө баярлалаа.